Сайн бацхан үтгэлийн ахын дүүсээ өнөөдөр өглөөнийхөө цаг руу хамтдаа орцгоё. Эзний үг рүү орохоос өмнө залбирцгаая. Бидний хайртай эзэн минь танд баярлалаа. Дахин шинэ өглөөний төлөө танд талархаж байна их эзэн минь. Их эзэн минь таны үгийн төлөө танд баярлалаа. Та өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнд ярьж бидэнд урам зориг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За өнөөдөр бид нэр Эфес номын 4:17-аас 24 дугаар ишлэгийг үзэх болно. Тэгээд өнөөдрийн үзэх сэдэв бол Христ дотор шинжлэгдэн өөрчлөгдөх нь гэдэг энэ сэдвийн хүрээнд хамтдаа үзэх болно. За ингээд би эндээс уншиж өгье. Тиймээс би эзэн дотор үүнийг хэлж гэрчлэе. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашаа тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолтой харанхуй болж дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурхны амьнаас хөндөрчээ. Тэд ухаанаа алдаж зүсэн бүрийн бузар булааг шунхааран үлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол амьдралын чинь урдын хэв маягт хамаарах залим ихийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөө гэсэн байна. Амен. За энэ дээр ерөнхийдөө бол Паул Эфес намыг Эфес хотынд зориулсан ийм загтал байгаа. Паул бол 1062 онд Ромд хоригдож байхдаа уг загтлыг бичсэн. Тэгээ тухайн үед бол Эфес маш том, асар том худалдааны том хот байсан. Тэгээд Артемисийн сүм буюу дэлхийн 7 гайхамшиг шиг нэгээр одоо байсан энэ зүйлийг бас алдартай сүм байсан ийм хот байгаа. Тэгээ үндсэндээ бол Эфесчүүд шүтэн шүтэх, ёс суртахууны доройтол, янз янзын тийм гажуудал, завхрал, шунал тачаалын ийм хот байсан байна. Мэдээж том хот бол тийм зүйлүүд байдаг. Гэхдээ энэ арай их маш их зүйл их байдаг байсан байна. Тэгээд тэр утгаараач Паул Эфесийнхэнд энэ загтлыг бичсэн байна. Тэгээд Эфес номын ер нь бол 4-р бүлгийн гол зорилго бол итгэгчдийг итгэл, хайр, мэрэгэн ухаан болон Бурхан дотор өсөх, мөн цаашлаад Есүс Христтэй зүй зохистой хамт амьдрах гэсэн энэ зүйлийг хамгийн гол зорилгоо болж 4-р бүлгийн энэ багц ишлэлээр хэлсэн байна. Тиймээс Паул Христ дотор зорилтын төлөөх Бурханы мөнхийн зорилгыг дүүрэн байдлыг илчлэх замаар тэднийг итгэл ба сүнслэг үндсэн суурийг босцуулахыг хүссэн байна. Тэгээ уг багц ишлэлийн ерхий гол санаа нь болохоор аврал зөвхөн итгэлээр биш, өдөр тутмын бидний амьдралаар Бурхны үгээр өөрийнхөө сэтгэлгээгээ өөрчлөгдөж хуучин гэмт амьдралаа орхиж Христэс суралцсан үнэн дотроо шинэ хүнийг бий болгох ийм зүйлийг уриалсан байна. Бид нар өнгөрсөн амьдралдаа ямар байсан тийм гим нүгэлтэй амьдралаар амьдарч болохгүй гэснийг үндсэндээ ерөнхийдөө тэр зүйлийг хэлж байна. Тэгээд үндсэндээ бол нэгдүгээрт Христ доторх аврал бол зөвхөн итгэлээр эхлэх төдийгүй амьдралаа авралдаа өөрчлөлттэй байх ёстой гэдэг талаар бас Паул хэлсэн. Итгэгч хүн Христээр аврагдсан бол зөвхөн итгэлээр бус өдөр тутмын амьдрал, сэтгэлгээ, үйлс, үйлдэл бүх зүйлээрээ өөрчлөгдөх ёстой гэж хэлсэн. Мөн хуучин хүнээ орхиж зөвхөн нэг удаагийн шийдэл биш, харин тасралтгүй өөрчлөгдөж байх энэ явцыг хийгээрээ одоо өөртөө тэр шинжилтийг хийгээрэй гэж бас биднийг ятгсан байгаа. Тэгэхээр нэгдүгээр тэр нь 17-аас 19 дэх ишлэлээр хуучин амьдралдаа бүү амьдраараа гэж хэлсэн байгаа Паул. Хуучин амьдралын шинжийг дүрсэлсэн байна. Энд болохоор хоосон сэтгэл, бүдгэрсэн оюун, ёс суртахууны доройтол гэсэн өөрийн энэ зан зуршил сэтгэлд байгаа энэ хоосон хэм маягийг орхиж эзэнд итгэсэн аврагдсан тэр шинэ амьдралаар амьдрах, шинэ амьдралыг одоо хүсэн тэмүүлэх талаар энд хэлж байна. Тэгээ цаашлаад 20-21 дэх ишлэлээр бол Христийг мэдэж, Есүсийг хинбэ гэдгийг таньж, түүний тухай улам илүү судалж, Библийг уншиж, үгийн дагуу амьдарч байх талаар тэгээ итгэл дотороо тууштай явахыг яг энэ 20-21 дэх ишлэлээр хэлсэн. Есүсийг таньдаг мөртлөө таньдгүй юм шиг ийм алхдаг, ийм итгэгч хүмүүст бас зориулсан энэ үг байгаа. Бид нар заримдаа Есүсийг таньдаг мөртлөө таньдгүй юм шиг алхах тохиолдол зөндөө байдаг. Гим нүгэлтэй хутгалдах, арх дарс завхаарл, нийгмийн энэ гим нүгэлтэй хутгалдах ийм тохиолдлууд итгэгч хүмүүстээр бас тохиолддог байна.
Энийгээ болохоор бид нэр сорилтон дунлаа, уруу татгад автаа гэж тэгдэг. Энэ байдлыг хайж Христтэй хамт байж итгэлээ бат захиж эзэн ариун учраас ариун эзнийг дагаж дуурайхыг Паул яг энэ эшлэл дээр бидэнд ятгаж бас хэлж байгаа. Тэгээ 22-24 дэх эшлэл болохоор шинэ хүнийг өмсөх талаар гарч байна. Хуучин гэмт хүнээ хайж шинэ хүнийг өмсөж эзэнтэй хамт алхах талаар бас ялгаа авахгүй дурдж байна. Хуучин муу зуршил, нүгэлт зуршлыг орхиж Христээр шинжлэгдсэн шинэ хүнийг өмсөж бичээс юу гэж хэлж байгааг даган дуурайж амьдрах мөн Бурхны үгэнд дуулууртай амьдрах талаар энд бидэнд сануулж хэлж байна. Тэгээд бусдад тусалж шудраг байж нэгээ уучлж, хайрлж Христийн зан чанарыг өөртөө төлөвшүүлж амьдрахыг энд уриалсан байна. Энэ эзнэр аврагдаж эзэнд итгэсэн энэ итгэл амьдрал маань энэ шинэ амьдрал маань энд Христийн хүлээж авсан бидний энэ Бурхантай хамт амьдрах амьдрал бол хуучин хүнтэй байх биш. Үргэлж шинжлэгдэж шин байж Бурхантай хамт алхаж Бурхныг дагаж дуурайж Бурханд дуулууртай байх талаар Бурхан яг өнөөдрийн энэ ойлсон үгээрээ багц ишлэлээрээ бидэнд ятгах жана. Тэр ч утгаараа эзэн биднийг хуучин хүнээ тайлж шинэ хүнийг өмсөө гэж хэлсэн. Тэгээ эцэст нь Христ дотор шинэ амьдралын үндсэн дүр төрхийг харуулсан аврал нь хуучин хүнийг амьдралтаа эвлэрэх бус харин түүнийг орхиж ариун сүнсээр оюун санаагаа шинжлэгдэн Бурхны дүрээр бүтээгдсэн шинэ хүнийг өмсөж түүний үгийг уншиж дуулууртай байж Христ дотор өөрчлөгдөн шинжлэгдэж амьдраараа гэж ахын дүүс та бүгдийг уриалж байна. Тэгээд өнөөдрийнхээ цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Их эзэн бид нар үргэлж тань дотор шинжлэгдэж таны зан чанарт суралцж таны үгтэй хамт байж таны үгэнд дуулууртай байхад та туслаарай эзэн. Их эзэн минь бид нар үнэхээр аврагдаж танд итгэдэг мөртлөө тэр гэм нүглийн замыг зам руу эргэх тийм тохиолдол бас байдаг эзэн. Тийм тохиолдол бүү байгаасаа эзэн. Тийм үйлдэл биднээс бүү гараасаа гэж бид нар хүсэж байна эзэн. Үргэлж таны ариун сүнс бидэнтэй хамт байж ятгах биднийг чиглүүлж бидний хөтлөх болтугай гэж хүсэж байна эзэн. Тэгээд тандаа баярлалаа. Энэ бүх залбирлаа таны гайхалтай нэрээр өргөн даатхан залбирч байна. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.